Энэ удаагийн зочин доктор маань Монголынхаа нийгмийн эрүүл мэндийг сайжруулах тулгамдж буй асуудлыг шийдэхэд сэтгэл оюунаа зориулан яваа судлаачдын нэгэн төлөөлөл юм. Түүний эрч хүч, эерэг өөдрөг бодлоос сонсогчдаа урам зориг аавна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тэрдсэн доктор хамгаалахаар сонирхож байгаа эсвэл хамгаалж байгаа хүмүүстээ бас урам зориг өгөх сайхан ярилцлага болно гэдэгт би итгэлтэй байна. Бид өөрөө ярилцсан. Подкастэнд маань өргөдөж оролцож байгаад маш их баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач. За намайг Прүдоржин Болормаа гэдэг. Би их хэмж нийгмийн эрүүл мэндийн судлаач. Тэгээд саяхан одоо Ломлонда их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийг одоо докторийн зэрэг хамгаалаад ирсэн юм хүн байна. Докторт яагаад сурах болов? Магистрийн хөтөлбөрөөр төгсчүүд тэгээд Монголд 10 гаруй жил ажиллаад дахиад одоо эрдэм шилжлэгээ судалгааны ажил одоо хийх одоо тийм сэтэл өрнөсөн учраас би дахиад одоо докторт суралцахаар одоо санаачлага одоо өргөдөл гаргаад одоо ингээд боломжийг өөртөө үүсгээд тэгээд Америкийн нэгдсэн улсын Ломлонда их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуульд одоо нийгмийн эрүүл мэндийн одоо докторийн хөтөлбөрт одоо элсэн орох юм боломж гараад шалгалт өгөө тэнцээд энэ хөтөлбөрт орсон байна. Ер нь Америкийн нэгдсэн улсын их сургуульд одоо докторийн зэрэгээр элсэхэд ямар шаардлагуудад тавьдаг вэ? Та өөрөө одоо тэтгэлгээр сурсан уу эсвэл хуваараа сурсан уу гэдэг талаараа танилцуулаач. За Америкийн их сургуульд одоо тэтгэлэг олж авна гэдэг бол үнэхээр одоо маш их өрсөлдөөнтэй. Тэгээ хэлний шалгуур дээрээс нь одоо мэдээж докторийн хөтөлбөр болвол өмнө одоо ажлын туршлагатай байх ёстой, эрдэм шинжилгээ судалгаа хийж исэн байх. Англи хэлний IELTS, TOEFL оноос гадна GRE гэдэг одоо дээд математик, англи хэлний бас тийм академик түвшний бас шалгалтын оноо шаардна. За эдгээр оноог дээрээс нь судалгааны төлөвлөгөөтэйгөө дээрээс нь одоо эхлээд энэ материалуудыг бүрдүүлж явуулчаад дараа нь одоо хэрэг миний одоо материал өргөдөл судалгааны төлөвлөгөө одоо сонирхол татсан тохиолдолд багш нар амаар шалгалт авах одоо шалгалтанд өрдөг. Тэгээд амаар бол 2-3 удаас амаар ярилцлагаар бас шалгалтууд авагдаад тэгээд дараа нь одоо ингээл үе шаттай шалгалтууд авагдчихиж л одоо тэнцдэг. Гэхдээ мэдээж нь тэтгэлэг олно гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Амаргүй. Яг бол нэгдүгээрт миний одоо насны хязгаар болвол тэтгэх магистр докторийн тэтгэлэгт угаасаа тий насны хязгаар зарчдаг нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь мэдээж нөгөө энэ олон шалгууруудыг давж гарна гэдэг бол бас амаргүй байсан. Тэгээ би ямар ч ирсэн одоо энэ шалгуурт нь тэнцээд шалгалтуудаа тэнцээд тэгээд энэ тэтгэлэгтээ суралцсан байгаа. Гэтэ энэ бол онлайн бүрэн 100% онлайн хөтөлбөр байсан. Хэр хугацаанд энэ шалгалтуудыг бэлдсэн бэ? Ер нь нэг стандартэр хэм дунджаар ер нь хүнээс хэр хугацаанд бэлдээд энэ шалгалтууд тэнцэх боломжтой бол дунд сургуульдаар сурч ирсэн одоо тэр дээд сургуульд үзсэн дээд тоо суурь математикийн одоо тэр мэдээллүүд бол би дахин сэргээх шаардлагатай. Гэхдээ бүр англи хэл дээр тэрийг өгнө гэдэг бол үнэхээр хэцүү байсан. Тэр шалгалтыг бол бараг 1 жил бэлтгэжиж өгдөг, бас үнэтэй доллараар төлжиж одоо шалгалтыг өгдөг. За дээрэс нь бас IELTS-ийн бас 6.5-аас дээш оноо авсан байх хэрэгтэй байдаг. Тэр шалгалтуудыг нь би өөрөө бас бэлтгэжиж IELTS бол бас би айгүй олон жил бэлтгэжиж л өгсөн. Америкийн их сургуулиуд чинь ер нь хичээл заавал үзэх хичээлүүд бас байдаг бах тийм ээ. Одоо хөтөлбөр эхлээд эхний хэсэг шатны талаараа яриад. За эхлээд бол энэ Америкийн хөтөлбөр бол үнэхээр айгүй тодорхой байдаг. Тэгээд багш нар нь бол үнэхээр маш тодорхой чиглүүлж идэг. Одоо хөтөлбөр нь бол үнэхээр гайхалтайсан. Тэгээд 100% онлайн гэхэд би өөртөө ч эхлээд бас итгээгүй. Яаж онлайн одоо зааж байгаа зүйлээс би өөртөө эрдэм мэдлэг олгож, ур чадвар олгож авах вэ гэдэг чинь бас үнэхээр гайхалтай одоо их үед одоо тэг коронагийн их үед зүгш миний хөтөлбөр бол 2019 онд эхэлсэн. Коронатой зэрэгцэл бараг эхэлсэн. 19 оны 9 сард эхэлсэн. За тэгээд би эхлээд эхний жил бол би ерөөсөн онлайн би эндээс юм авалж байгаа гэхэд бол үнэхээр өөртөө эргэлзэж ирсэн, маш бэрхшээлтэйсэн. Нэг семестрт 2-3 хичээл чадвал бүр 4 хичээл сонгох хэрэгтэй гэдэг. Ингээд нийтдээ би нэг 2019-оос 2004 он хүртэл ингээд 5 жилийн хугацаанд бол 29 курс хичээл судалсан байсан. 29 курс хичээл гэдэг бол нэг семестрт 2-3 хичээл сонгочиж нэг семестр нэг 2.5 сар үргэлжилдэг. За ингээд нийтдээ ингээд 29 хичээл ингээд сонгоод шалгалт өгөөл ингээд яваад идэг. Тэгээ энэ онлайн хичээл бол үнэхээр одоо амаргүй байсан. Үнэхээр за энэ дээр яг одоо native speaker англи хэлтэй хүмүүстэй өрсөлдөж
оноогоо ингээл зэрэгцүүлж авна гэдэг бол үнэхээр одоо чанга байсан. Тэгэл одоо хичээл болгон англи хэл дээр 3-аас 5 ном одоо уншиж заавал одоо гэрийн даалгавар хийх шаардлагатай болдог. Гэрийн даалгаврууд нь үнэхээр одоо хичээл заах байдал Америкийн одоо энэ хичээлийн сургалтын явц бол ерөөсөө оюутан төвтэй сургалт гэж ярьдаг буюу оюутнаар дандаа оролцуулсан ийм бүлгийн ажил, ганцаарчилсан гэрийн даалгавар одоо дандаа тийм даалгаврууд өгөөд тэгээд тэндээсээ ингээд оноо аавна. За дээрэс нь дундын шалгалт, төгсгөлийн шалгалт гэдээ авдаг. За бүр төгсгөлд нь одоо бүр энэ хөтөлбөрийн төгсгөлд нь 8 хичээлээр нийлүүлсэн одоо юм бас шалгалт авч ирсэн. Тэгэхээр эдгээр нь бол үнэхээр одоо хүнийг бүх сурсан зүйлээ дадлага мэдлэг болох одоо бүх зүйлийг одоо зааж идэг. Би бас их азтай энэ онлайн хөтөлбөрөөс гадна Монголд 2-3 төсөл судалгааны төсөл хэрэгжүүлэх ийм боломжийг манай Америк удирдагч багш маань олгосон. Тийм учраас би онл практикийг жинхэнэ одоо хэрэгжүүлж чадсан ийм гайхалтай хөтөлбөрийг бол дүүргэсэнд бас их баяртай байдаг, талархаж байдаг. Миний академик хөтөлбөрч эхэлж байгаа нөгөө судалгааны төсөлч зэрэг эхэлсэн. Тэгэхээр би бол нөгөө академик хөтөлбөрөөр ингээд суралцах явцдаа Монгол дахь судалгааны ажилдаа бас хяналт шинжилгээний ажилтан, төслийн ажилтан, төсөл зохицуулагчаар ингээд хамтран ингээд ажиллаад явсан гэсэн үг. Тэгэхээр бол энэ надад бол үнэхээр маш олон давуу талыг олгосон юм практик тий яг ажлын байран дээр судалгаагаа хийгээд тэгээ онлоо бол яг нөгөө онлайн програмаас аваад ингээд явж ирсэн бас том давуу тал болсон. Тэрээс биш яг одоо судлаач хүн өөрөө ингээд судалгааны ажлаа өөрөө зохиогоо санхүүжилттэй хайна гэвэл тийм хугацаа гарахгүй. Тэгэхээр хэцүү санхүүжилтээ өөрөө олоод тэгээ өөрөө ингээд учраа олно гэдэг бол үнэхээр хэцүү. Америкийн судалгааны соёлыг монголчууд харьцангуй бас мэддэг болцсон байгаа. Докторант оюутан удирдагч багш хоёрын хоорондын харилцаа ер нь ямар байдлаар явдгийг те та багшаасаа ер нь хэр хэмжээний зүйлийг хүлээх ёстой юм. За би бол бас их одоо талархаж чинь одоо энэ миний хөтөлбөрийг бол 4 багш удирдсан. Үндсэн багш маань бол Анна Нельсон гэдэг Украин гаралтай Америкийн иргэн багш байсан. Эрүүл мэндийн боловсрол чиглэлээр илүү мэрэгшсэн юм эрүүл мэндийн багш байсан. Ким гэдэг одоо Солонгос багш Америкийн бас иргэн юм. Эрүүл мэндийн боловсролыг эрүүл мэндийн харилцаан дээр яаж мэдээллийн мессежийг яаж боловсруулах уу гэдэг дээр илүү мэрэгшсэн юм Солонгос багш. Айн Петерсон гэдэг дайн гаралтай юм багш байсан. Сувилахын чиглэлээр одоо мэрэгшсэн профессор боловч сувилахын сургуулаасаа одоо тамхины чиглэлээр бас олон оронд судалгаа хэрэгжүүлсэн туршлагатай багш байсан. Монголд хэрэгжиж байгаа олон судалгааны төслүүдийг маань өөрөө бид нартай хамтарч бичиж Монголд авчирсан гол санхүүжүүлэгч багш маань бол Прамил Синх гэдэг энэ энтгийг гаралтай багш байдаг. Эпидемиологч одоо юутай бэкграундтай Монгол, Лаос, Камбож одоо энэтхэг гэсэн одоо Америк гэсэн энэ олон орнуудад тамхины чиглэлээр одоо судалгаа маш их өргөн дэлгэр хийж одоо маш их өргөн одоо туршлага хөрөнгөлүүлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхийн судалгааны ажлыг ямар чиглэлээр яаж хийх үү гэдгийг бүр төгс зааж чиглүүлж исэн. Тэр тулдаа энэ богино хугацаанд одоо 5 жил гэдэг бол хүмүүст урт сонсогдож магадгүй. Гэхдээ яг хийгээд ирэхээр бол маш богино хугацаа байд юм байна. Тэгэхээр бол яг ингээд багш нар бол тодорхой чиглүүлж исэн учраас хугацаанд Америкийн хөтөлбөрийн нэг сайхан юм нь ерөөсөө ингээд сар сараар улиралт нь ингээд ярьчдаг. Төлөвлөгөө гаргаж шахах явцдаг. Тэрүүгээр үнэхээр амар одоо гайхалтай лээ. Тодорхой ажлын төлөвлөгөөтэй тодорхой багш нар ингээд чиглүүлэл ингээд явах нь бол үнэхээр ажил ингээд гараад ингээд гарцтай яваад байсан. Хоёр багш маань бол Монголд ирж исэн хоёр профессор. Тэгээ бидний судалгааны явцад бол энэ хоёр профессор ирж очиод ингээд надтай хамт хөндлөнгөөс судалгаагаа ингээд ажиглаа зөвлөгөө өгөөд ингээд ажиллаж исэн. Нөгөө хоёр профессор багш маань бол 100% онлайн надад зөвлөж исэн. За багш нар маань бол үнэхээр одоо би өөр гадагш олон улсын хурал муралд явж исэн ч гэсэн манай Украин багш чи дараагийн транзит дээр чи надад 45 минут гаргачих гээд ингээ бүр араас хөөгд баг. За ингээ хоёлаа уулзчих хийхгүй болохгүй гэл үнэхээр гайхалтай тэгж урамшуулж одоо ингэж яг баг болж ингэж ажиллаж исэн. Их сонирхолтой удирдагч багш нар байсан байна. Орон орны тэгэхээр бас докторийн зэргийг хамгаалахын хажуугаар бас орон орны онцлогтой юм хүмүүстэй харилцаж тэр зам ингээд академик төвшөнд харилцаад юу давхар бас соёлын сураад явсан байхаа гэж бодож байна. За Америкийн багш нарын нэг мундаг давуу тал бол олон орны соёлыг хүндэтгэж харилцдаг, нас хүүс гэж ялгаж харилцахгүй маш сайхан
ингээд баг нээлттэй баг болж ингэж ажилдагт нь бол үнэхээр харилцааны үед үнэхээр гайхалтай. За одоо баруун тишаараа одоо зүүн тишаараа одоо санхүүжилт тэр дутаад байна. Одоо энэ дээр ийм алдаа гараад байна. Энийг хэдүүлээ яаж даван тулах вэ? За чи А гэсэн зүйлийг судалчих, чи Б гэснийг судалчих. Хэдүүлээ эргээд дахиад багаараа уулзъя гэл. Ингээл 7 хоног болгоо ингээ багийн уулзалтаа, судалгааны багийн уулзалтаа ингээл хэрэгжилтэйг яриад хянаал ингээд явдаг байсан. Тэр нь бол үнэхээр ажлыг урагшлуулсан. Та сэдвээ яаж сонгосон бэ те? Тэгээд энэ сэдвэр ингээд судалгаа хийх онцлог нь юу байсан бэ гэд ер нь ингээд сэдвтэйгээ холбоотой хоёлаа ер нь ярилцвал. Гол үндсэн судалгаа маань болохоор 2014 онд энэ манай би чи нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд ажиллаж байхдаа энэ Америкийн багшаа ураад тэгээ бид нар хамтарч төслөө бичээ санхүүжилт хайгаад тэгээ тэр нь бүтсэн учраас Монголд одоо сүүлийн 5 жилийн хугацаанд бид нар одоо 2800-аас 3500 гаруй хүнийг одоо тамхинаас гарах эмчилгээнд хамруулсан юм клиникийн туршилтын одоо ийм төсөл хэрэгжсэн байгаа. Тэгээ энэ төсөл дээр дэмжих төсөл нь гол миний одоо энэ докторт хамгаалах бас нэг төсөл маань байсан. Энэ юу вэ гэхээр одоо энэ тамхинаас гарах эмчилгээнд хамрагдах одоо хүмүүсийг юунд компанид ажил зохион байгуулад онлайнаар одоо ингээд вебсайт хийгээд вебсайтн дээр тамхинаас гарах хүсэлтэй иргэд одоо видеог маань үзээд сэдэлчээд тэгээд одоо эмчилгээнд хамрагдах тийм зорилготойгоор бид нар проспект теори буюу одоо тийм онолд тулгуурлаж энэ 4 төрлийн видео шторк хийгээд тэр видео шторкн дээр ер нь тамхи татдаг хүмүүс маань ямар ялгаатай байдлаар сэдэлжиж одоо эмчилгээнд хамрагдах одоо байдал нөлөөлж гинэ гэсэн ийм гол судалгаа байгаа юм. Таны хувьд ер нь яг сэдвээ докторийн хэддэг жилдээ яг тогтсон бэ? Ер нь нэг дунджаа бас хүмүүсийн тогтдог хугацаа байдаг шүү дээ тий. Эсвэл бүр ихнээсээ тодорхой байсан уу? Зарим хүмүүсийн хувьд бүр ихнээсээ ингээд тодорхой болцсон явж идэг бас тий. Тамхинаас гарах эмчилгээний клиникийн туршилтын судалгааны датагаа ашиглаж судалгаа хийн гэж бодож ирсэн боловч одоо энэ короногийн цар тахлаас болоод энэ төсөл маань нэлээд хоошилж эхлээд тэр датаг би дахиж ингээ анализ хийх одоо энэ хугацаа бол ерөөсөө амжихгүй хүрсэн учраас би гинт одоо судалгааны ажлаа өөрчлөх, сэдв гаргаж ирэх ингээ ийм одоо бэрхшээл тулгарсан. Яг энэ үед бас тохироонд бүрдээд би чинь энэ одоо эрүүл мэндийн зан үйлийг өөрчлөх юм онлайн хичээлд нэг семестр хамрагдсан. Тэр семестр дээр яг одоо би ашигласан энэ проспект теори буюу одоо хүний зан үйлд нөлөөлдөг ийм мессеж боловсруулахад ашигладаг ийм онлуудыг бид нар үзэж эхэлсэн. Тэгээ тэр онлыг би сонсчод би чи гэтээ ер нь бол би өмнө нийгмийн эрүүл мэндийн олон төслүүдээр яг одоо энэ зан үйлийг өөрчлөх мессеж боловсруулалтын дээр Магнус сорилтын сангийн төсөл дээр бас 4-5 жил ажиллахдаа бас одоо мессеж яаж боловсруулах уу гэдээ одоо бэрхшээл тулгарч ирсэн. Тэрэн дээрээ тулгуурлаад ер нь тэр чиглэлээр дандаа тийм сонирч байдлаар ханддаг байсан. Тэр онл дээр тулгуурлаад судалгааны ажлын төслөө боловсруулад тэрийг багш нараараа батлуулахад бараг жил хагас тойрсон байдаг. Яг судалгааны арга батлагдсан гутал дата коллекшн буюу одоо тоо баримтаа цуглуулах ажил эхэлсэн. Миний энэ судалгааны ажил болохоор проспект теори гэдэг яг нөгөө одоо хүн ингэдэм байна л да эрүүл мэндийн мессежийг хүлээж авахдаа ашиг алдагдлын тооцчиж надад одоо энэ мессежийг хүлээж авахар надад ямар ашигтай вэ гэдгийг тооцчиж үйлдэл сэтэл гаргад юм байна. Тулгуурлаад тэр шторкийг 2 янзаар ингээд боловсруулад 2 янзын боловсруулсан одоо энэ мессежид хүн яаж тамхи татдаг хүн маань ялангуяа яаж сэдэлж чинь за ямар насны тамхины одоо хор уршгийг тайлбарласан тийм видео шторк хийгээд ямар хүүсний тамхи ямар боловсролын одоо хүчин зүйлтэй одоо тамхичин хэр архаг тамхичин бэ гэдгээс нь хамаарат тухайн одоо мессежид ямар байдлаар сэдэлж чинь гэдэг нь бас ялгаатай байдлаар одоо хандсан. Тэгээд ингээ 2 ялгаатай мессежийг боловсруулаад нэгэн жишээлбэл ингээд та ингээд тамхиа үргэлжлүүлээд татаад байвал танд ийм эрүүл мэндийн сөрөг үр дагаврууд гарнаа гэд ингээд ийм мессежтэй. Нөгөө мессеж нь болохоор хэрв та тамхиа хайвал танд ийм эерэг үр дагаврууд гарнаа гэсэн ийм харилцан ийм эсрэг ийм мессежийг агуулгатай 2 төрлийн шторк хийгээд тэгээд тэрэн дээр 2 одоо бүлгийн хүмүүсийг ялгаж одоо сонгуулад үзүүлээд тэрэн дээр яаж хариу урвал үзүүлж байгааг нь хэмжсэн гэсэн. Тэгээд ер нь тамхиа хаях ямар ч ихний алхам нь тамхиа хаях одоо энэ сургалтанд сууч гэдэг юм уу эсвэл энэ алхмыг эхлүүлэе гэдэг шийдвэрт нөлөөлөхөр юм байна тийм ээ.
Шийдвэрт нөлөөлнө гэсэн. Тэгэхээр яг миний судалгааны ач холбогдол бол ер нь одоо энэ одоо ч гэсэн одоо эрүүл мэндийн бүх эмнэлгүүд бүх төрлийн эмнэлгүүд, бүх төрлийн одоо энэ анхан шатнд байгаа үрхийн эмнэлгүүд, нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд, яг эрүүл мэндийн чиглэлийн одоо байгууллагууд бол эрүүл мэндийн мессежийг хүнд яаж хүрэхгүй гэдэг дээр дандаа толгойд гашдаг. Айлах мессеж бол нийхийг төр зурдан нөлөөлөд байгаа юм шиг боловч тухайн хүн дахиж үзэхийг хүсдэггүй гэж байгаа байхгүй. Их мэдчлээ. За хөгжилтэй мессеж бас өөрөөр нөлөөлнө. Саяны миний ярьсан ашигт болон алдагдaltaт мессежийн юм хүрээтэй мессежүүд болохоор бас өөр байдлаар нөлөөлдөг. Тэгээд үндсэн сэргийлэх хүчнээс үндсэн сэргийлэх үзэлгийн мессежд ямар мессеж агуулгыг ашиглах вэ гэхээр бас өөр онол төр тулгуурладаг. За яг одоо архин дээр нь ямарыг хэрэглэдгийг, тамхин дээр нь алийг хэрэглэх ёстой, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихийн тулд бид нар ямар мессеж ашиглах ёстой ч гэдэг юм. Энэ болгон ч онол төр тулгуурлаж ич одоо ингээд бид нар энэ мессежийг сонгодог байна. Тэгэхээр миний энэ судалгааны үр нөлөө ач холбогдол нь бол эрүүл мэндийн одоо үндсэн сэргийлэх чиглэлийн одоо сурчлагын мессеж боловсруулж байгаа эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудад бол одоо яах нь маркетингийн ажилтнуудад одоо энэ мессежийг боловсруулахад нь маш том суурь дэмжлэг өгж байгаа юм нотлохоо болсон юм судалгаа болсон гэсэн. Тийм бин цэвэр нөө хүний сэтгэл зүй дээр нь тулгуурлаад сэтгэл зүйн судалгаан дээр тулгуурлаад практик дээр илүү хэрэгжилж байна тий. Одоо ер нь хүний тарих яаж ажилтیں, яаж шийдвэр гардیں, яаж шийдвэрлэлт ингээд тарихыг судалж иж маш их юмнуудыг хийдэг болчихчоо ер нь бүхэл салбар. Тэгэхээр 6 дүүргээс би нэг 4 дүүргийг нь сонгоод тэрэн дээр онлайн асуумж явуулаад тэгээд энэ шторко үзүүлж хагаад судалгаагаа авсан. Таныг би зүгээр ингээд жишээ харж хахад мэдээж өмнө нөгөө ажлын туршлагатай байна гэдэг бол маш их хүнд хэрэгтэй гэдэг тий. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг одоо доктор хийж байгаа ч юм уу эсвэл хүсэж байгаа хүмүүсээс ингээд байдаг байхгүй. За би ингээд сургуулиас нэлээд холдсон, академиас нэлээд холдсон, зөндөө ажилласан учраас одоо би надад академийн ур чадвар байхгүй гэдэг. Гэтэл тэр одоо ажилласан туршлага гэдэг чинь алт эрдэнэ шиг үнэтэй юм шиг надад санагдаж байна. Тэрнээс гадна таны нөгөө яг онлайнаар ингээд үтсэн тэр хичээлүүд ер нь за сэдв сонгоход бол нэлээд нөлөөлсөн юм байна. Тэрнээс гадна ер нь тэр хичээлүүдийн үр өгөөж нь та юу гэж үнэлсэн бэ? Тэр тал дээр бол өстэй үнэхээр Америкийн боловсролыг би биширсэн. Багш болгоны заа харах зөв үнэхээр гайхалтай. Ухаан зүйлд шүмжлэлтэй хандах, эргээд тэрийгээр анализ хийж бичих тэр байдал дээр бол дандаа зохион бичлэг бичүүлнэ. Тэр зохион бичлэг бол дандаа одоо юун дээр бидний одоо тэр онлайн мэдлэгээ нөгөө практиктайгаа холиод тэрийг одоо яаж энэ анализ хийж шүмжлэлтэй одоо гаргаж одоо бичихүү гэл 2-3 янз эссе бичүүлнэ. Ихэвчлэн reflection эссе буюу одоо тийм эссений бичүүлдэг. Reflection эссе нь болохоор тухайн зүйлийг уншаад одоо эргээд ойлгосноо бичнэ штэ. Тэгээ тиймэрхүү байдлаар одоо хүний ингээд ажилуулаад ингээд ахаар бүр үнэхээр гайхалтай. Тэгээ эргээд нөгөө бүлгийн ажлууд хийн. Ганцаараа болон 2-3-аар бүлгийн ажлууд хийгээд бие биенийхээ ажлыг шүүмжлэх тийм даалгаврууд өгдөг. Яг коммент онлайн дандаа даалгавар ерөөсөө ингээд дискшн гэдэг дандаа хилцүүлэх хэсэг дээр 2-3 би одоо 2 оюутанд бас шүүмж бичих хэвээр. За чи ийм презентацийн бичсэн чи давуу тал тэр сул тал тийм байла. Яг мэргэжлийн үед ийм байлаа ч гэх юм одоо тийм хичээлүүд маш их ордог. Тэр нь бол үнэхээр бидрийг одоо юм нөгөө юу гэмдэ яг судлаж болгож бэлтгэхэд үнэхээр гайхалтай хичээлүүд орж ирсэн. Эрдэм шинжилгээний өгүүлэл дээр яаж шүүмж бичих үү гэдэг хүртэл хичээл орж байгаа юм. Тэр чинь үнэхээр одоо биднэрт хэрэгтэйсэн. За нэг хичээл нь болохоор тэр зан үлийг өөрчлөх энэ одоо онлайн хичээлүүд бол энэ онлайн хичээлийг заасан тэр заах арга зүй нь бол бас айгүй гайхалтай одоо яг хичээлийн явцад ингээл гэрийн даалгавар өгчин. За тийм нийтлүүд уншсан байх хэвээр. Тэгээ хичээлийн явцад ингээд шууд ингээд рандом буюу санамсаргүй сонголтын аргаар ингээд шууд дуудаад за тэгээ дундаас нь асуучин. Тэгэхээр ерөөсөө бүгдийг нь уншихгүй болохгүй. Бэлэн байдалтай байх хэвээр. Тэгэхээр хүн чинь ерөөсөө ингээд л уншаад л ингээд шалгуулсаар байтал чинь тэгэл тэр олгоныг эргээд нөгөө практик дээр яаж ашиглах вэ? Бусдын практик дээр ашигласан зүйл дээр эхлээ шүүмж бичиж ихээр хүн чинь анализ хийх чадвар бол үнэхээр хөгжүүлдэг. Одоо Америкийн сургалтын нэг давуу тал нь хүн болгоноос асууна, хүн болгон дээр хилцүүлэг явагдана, багаар хилцүүлэг явагдана, эргээд ингээ анализ хийгдээд идэг. Тэр дундаас нь бид нар юм олж адаг. За бас нэг гоё хичээл байсан, байгууллагын стратеги төлөлтийн хичээл байсан. Тэрэн дээр гэхэд чинь л одоо Америкийн нийгмийн эрүүл мэндийн байгууллагын яг хэрэгжчихсэн стратеги төлөвлөгөөнд бид нар шүүмж хийж байгаа байхгүй. За эднийх бол стратеги төлөвлөгөөг яг энэ хэсгээр нь алдсан байна. Энийг ингэж сайжруулж гэх юм. Тэгээд яг ингээ практиктаа ингээ холсон одоо юм
шүүмж анализ сайжруулах ингээл юм юмтай тэгээд ингээд ажиллаулаад тахаар бидэрт бол үнэхээр үр өгөөж бол үнэхээр гайхалтай байсан. Одоо яг дипломын ажлаа бичихт одоо юун дээр илүү анхааруул зөвөрөө тэгээд Америк их сургуулийн тэрс ма таны мэргэжлэр диплом диссертац бичихэд бас ямар шаардлага тавигддаг вэ? Докторийн төслийн одоо хичээлүүд гэдэг байдаг. Докторийн төслийн одоо тэр хичээлүүд нь курс нь болохоор яг одоо миний энэ судалгааны төсөлтэй холбоотой үндсэн судлаач одоо удирдагч багш нартайгаа харилцаад судалгааны төлөвлөгөөгөө батлуулаад судалгаагаа хамтарч хийгээд ингээд явдаг тийм хичээл ордог. Тэр нь бол 2 жил үргэлжилсэн. За эхний жилдээ бол нөгөө судалгааны ажлын төлөвлөгөөгөө батлуулаад 2 дахь жилд нь бол нөгөө судалгааны дата энтраа цуглуулад тэгээд төгсгөөс өмнө бол заавал би академик нийтлэлтэй нөгөө олон улсын академик сэтгүүлд нийтлэл бэлдээд тэрийг сабмит хийсэн байх хэрэгтэй. Тэгээд сабмит хийж ич одоо тэрийг яадаг. Өссөн тооцдог. Тэрнээс үс яг диссертац бол биш. Тэгээ өгүүлэл бичээд л хамгаалж байна гэсэн. Тэгэхдээ уурал амар бол хамгаална. Тэгэхээр нийт хэдэн өгүүлэл тэгээд нөгөөд тэр сэтгүүлийн бас шаардлага тавьж байгаах те импакт фактор хэдтэйгээд таны хувьд одоо ямар шаардлага тавигдсан бол? За тэр сэтгүүл болвол яг багш нартайгаа бас ингээ 2-3 сэтгүүлийн жагсаалт гаргаж сонгосон сэтгүүлүүдтэй нийцүүлж нийтлэлээ бичээд ингээ сабмит хийдэг. Юу энэ ер нь 5 жилийн одоо энэ хөтөлбөрийн хүрээнд бол би 2-оос 2 бол нэгдүгээр автортай нийтлэл одоо гарах боломжтой болоод одоо сабмит хийгээд препринттэй ингээ явж байгаа. Ко-автор буюу одоо тий хамтарсан зохиогч хэлбэрээр 5 судалгааны нийтлэл гарсан байдаг. Тэр нь бол би өөр одоо бусад судлаачтай хамтарч хийсэн ийм нийтлэлүүд бас давхар гарсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол энэ докторийн судалгааны одоо докторийн хөтөлбөрт бол зөвхөн өөрийн судалгааны ажил төдийгүй бас олон улсын академик одоо хурал цуглаанд оролцох, дээрэс нь олон улсын нийтлэлүүд гаргах, за дээрэс нь олон улсын судлаачтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, орон нутгийн одоо тухайн өөрийнх нь чиглэлийн байгууллагуудад одоо зэрэг ажиллаж одоо хувь нэмэр оруулах гэд маш өндөр одоо шалгуурууд тавьдаг юм байлээ. Тэрийг болохоор тайлан хэлбэрээр ингээд бас тэр нөгөө програмын бүртгэл хэсэгт нь тэрийг бас баримт болгож өгнө. Хэдэн хурал бэлтгэл тавьсан. Сертификатууд нь хаана вэ? За тэгээ ямар олон улсын байгууллагын хамтарсан төслүүд хэрэгжүүлсэн үр дүнгууд нь хаана вэ? Үр дүн нь хаана вэ гэхээр чи нөгөө нийтлэлүүд чинь. Олон улсын хуралд ихтгэл тавьсан бол хэдэн удаагийн ямар амаа ихтгэл тавьсан гэл. Тэр болгоно чи бүгдийг ингээд өгдөг. Тэгээ би бас их азтай энэ 5 жилийн хугацаанд бол маш олон академик байгууллагуудтай олон орны их дэд сургуулийн профессоруудтай хамтарсан судалгаанууд хийх юм боломжууд бүрдэж ажиллаж исэн. Тэр тулдаа энэ судалгааны хөтөлбөрийг одоо энэ доктор хөтөлбөрийг давсан. Тэрнээс биш зөвхөн би өөрийнхөө л судалгааг хийнэ гэд ингээд өөрийнхөө судалгаан дээр ингээд төвлөрөөд иж болохгүй. Ягдгүй л нөгөө давхар ийм олон хөтөлбөрийн шалгуурууд идэг. Тэр шалгууруудад нь бид нар одоо тайлан баримт бичгүүд өгж иж энийг бас оноо авдаг. Бүх юм бол би юу надтай л гэж яриад байна. Гэхдээ цаана бол мэдээж хувь хүний маш их цэвэр хөдөлмөр байж ижил тэр аз хэрч байгаа гэж би бол бодож байна. Тэгээд яг энэ 5 жилийн хугацаа бол ингээд бид нэр ингээд зарим хүний хувьд ер нь урт юм шиг мөртлөө яг докторийн ажилд бол тийм ч их урт хугацаа биш ээ гэж та түрүү хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд мэдээж энэ том судалгааны ажил хийж байна. Маш олон хүнтэй харилцсан. Тэрс маа ингээд онлайнаар харилцсан гэдэг маань хүнээс нэлээд хичээл зүтгэл шаардах байх л да. Ер нь докторийн ажил хийж байгаа хүн гэдвэл маш их олон унаж босож ингэж хамгаалдаг зам л да тийм ээ. Тэгэхээр энэ донд мэдээ сэтгэл зүйн дандаа л сайхан байгаагүй бах. Ямар сэтгэл зүйн одоо сахилга баттай ч гэх юм уу тий. Таны зүгээс хүмүүст ингээд хэлье бас зөвлөе гэвэл мэдээж энэ бол амаргүй ажил, цэвэр оюуны ажил учраас энэ үнэхээр ачаалттай байдаг. Ар гэр бол үнэхээр хаягддаг. Би ч юм одоо 2 хүүхэдтэй. 2 хүүхэд маань бол 18 насны зөрүүтэй. Одоо том хүү маань бол 32-тай, бага охин маань одоо 13 настай. Тэгээд манай том хүү бол гэрэлчихсэн. Би ч 2 ач хүүтэй. Манай бэр охин бол барилгын инженер байдаг. Манай хүү бас барилгын инженер. Ийм одоо том олон одоо
үр хүүхдүүдтэй юм ээж хүн байгаа. Тэгээ ээж хүн, эмээ хүн тэгсэн мөртлөө одоо бас ингээд академик судалгаа сургалт гэдэг ингээд явж байгаад нь бол манай хүүхдүүд хүртэл та одоо даах юм уу? Энэ одоо ямар их ачаал авч ийна гэд хүртэл манай гэрийнхэн хүртэл хэлж ирсэн. Гэхдээ бол би нөгөө хувь хүн гэдэг утгаараа би өөрийгөө дандаа хардаг. Мэдээж одоо үр хүүхд гэр бүлдээ цаг гаргалгүй яах вэ? Тэгээ хувь хүн одоо яг энэ судлаач хүн болвол яг энэ хий гэсэн зүйлээ бол хийх ёстой л гэж би боддог. Тэгээд Монголын хүүхд залуучуудын архи тамхины хэрэглэн дээр л гол нь хувь нэмэр оруулах гэдэг энэ судалгааны ажлуудыг хийж эхэлсэн. Тэгээд энийг ч одоо хийж яваад бас бахархдаг, одоо талархдаг дотроо. Одоо яг тэгвэл Монголын хүн амын одоо баг 3/1 нь хүүхд залуучуудын эрүүл мэндийн асуудал хувь нэмэр оруулах гэдэг ингээд явж байгаа юм хүн байгаа. Тэгээ мэдээж энэ олон одоо оюуны ачааллын хажуугаар би байнга хөгжим сонсохыг хичээдэг. Өглөө орой унтахаас өмнө өглөөс ирчээд нэг жоохон ирсэн хэдхэн минут секунд нөгөө guided meditation гэдэг юм бясалгалууд бас сонсохыг хичээдэг. За тиймэрхүү цаг өөртөө гаргах хэрэгтэй. Мэдээж одоо би бэлтрийн үед бас эрүүл байх хэрэгтэй. Аль болох дугуй унах, аль болох алхах, байгальд ойрхон байх, аль болох хөнгө хоол унд идэх. За хүүхдүүдтэй бас мэдээж цаг гаргах хэрэгтэй. За азар би бол яг энэ үед бас Японд байж таарсан. За короногийн бас 2 жил таарсан шүү дээ. Тэгэхээр коронавир хүмүүс бол гэртээ унтаад одоо ингээд сайхан байж явах үед би 2 жил одоо докторт сураад шалгалт өгөөд хичээл уншаад ингээд суужсэн. Тэгээ 2 жил тэгээд алсан 3 жилиг нь бол би яг Японд байж явах үедээ маш тайван нөхцөлд хөдөө Японы хөдөө байсан учраас хүүхд маань бас тайван орчинд. Тийм учраас одоо нөгөө сургууль руу хүүхд хөргөж өгөн мөгөн тий. За зам төвчрэн гэсэн стресс байхгүй тул да одоо бас энэний ард гарсан болов гэж би бас боддог. Тэрнээс биш яг Монголд 2-3 ажиллаа хийгээд одоо нийгмийн энэ амир стресстэй нөхцөлд хамгаална гэдэг бол үнэхээр хэцүүсэн. Би өөртөө тийм академик орчин үүсгэж ажилласан гэсэн үг. Харин яг таны саяны хэлдгээр яг ер нь одоо тэгтээ бид нар Монголдоо ч гэсэн доктор зэрэг сурах хэрэгтэй хүмүүстэй өөрийнхөө болцоо боломжоор зарим нь гадагшаа сурах сонирхолтой, зарим нь Монголдоо сурах сонирхолтой байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ Монголдоо сурж байгаа хүмүүсийн хувьд маш их ингээд би зүгээр ажиллаж байхад дундаас нь гарах тохиолдол их ажиглагдаад байдаг л да. Тэгээд би саяхан бас нэг хүний пост харж байсан. Мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр Монголд 2019-с 2023 оны хооронд ерөөс нэг л доктор төгссөн гинэ. Нэг л доктор Монголд хамгаалсан гэж. Тэгэхээр энэ бол маш чамлалтай тоо. Тэгэхээр яг Монголд бид нар хоёулаа яг Америкийн талаар, Японд амьдарсан талаар ярьж байгаа ч гэсэн Монголдо доктор хийж байгаа хүмүүс ер нь өөрийн гэсэн орчноо тий яг зориул бүрдүүлэх зүгээр юм шиг санагдсан. Монгол маань нэг юм бужигнсан их сонирхолтой нийгэмтэй ингээд завгүй байдаг тийм нийгэм. Тэгэхээр бас доктор хамгаалахын тулд хүн төвлөрөх хэрэгтэй болохоор гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад бас өөрийн гэсэн орчин бүрдүүлэх зүгээр л ах гэж би таны зүгээр бодлоо. Мэдээж энэ дээр бол хүн өөртөө тохирсон тий яг тийм нөгөө судалгаа хийх одоо хамтарч өөрийг нь одоо сэтэлжүүлдэг одоо тий хамтарч сурж байгаа ангийнхантайгаа ч юм уу тогтмол уулзахдаа өдөртөө нэг уулзах юм уу эсвэл өдөр болгон тогтмол онлайн уулзалтууд хийх юм уу өөртөө тийм нөгөө суралцах орчин үүсгэж ижил хүн сурна л та. Одоо би жишээлбэл англи хэлийг бас өөртөө бас орчин үүсгэл байнга юм англи хэлний одоо юм хум сонсоод л үүсгэжсэн яг тэрнтэй адилхан хүн өөртөө тэр орчингоо багаар тохиромжтойгоор бүрдүүлж ижил одоо энэ бэрхшээлийг даван туулна тэрнээс биш бэрхшээл одоо дурдаад байвал хийзэж дуусахгүй шүү дээ. Би бол тэнэр бахархаж जैन lifelong learning гэдэг нэг концепт яваад байгаа шүү дээ. Насан турштай хүн ер нь суралцагч байдаг гэдэг. Тэгэхээр та бол энэний нэг жишээ вэ? Энэ насанд ер нь докторийн зэрэг хамгаалах болдсон байна, чаддсан байна гэдгийг бас харж байна. Тэгэхээр энэ талаараа та юу гэж зөвлөгөө өгмөрөө залуусандаа мэдээ сурах нь дээр л байх л да. Хэрв би одоо хүүс өөр буюу эрэгтэй байсан бол эрт доктор хамгаалах боломж үүснэ. Эмэгтэй хүн учраас надад одоо үр хүүхд төрүүлэх одоо карьер маань хошгоо ингээд сунах одоо өчнөө ар гэрийн бэрхшээлүүд дээ шүү дээ эмэгтэй хүнд бол тийм ээ эмэгтэй хүн талаар тий би чи нөгөө бас эмэгтэйчүүдийн архитектийн талаар дэлхийн 110 гаруй нийтлэл ингээд шүүж хахад эмэгтэй хүмүүс төр бүр дабл стандарт гэдэг олон улсын тэр нэр томьёо байдаг гинэ. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин одоо стандарт шаардж идэг байна. Ажлын байранд шаардна, гэр бүлтэнд шаардна, нийгмээс шаарддаг. Тэгэхээр эмэгтэй хүн хаач одоо маш их өндөр стрессэнд ор
ажиллаж амьдарч ингээ явж идэг дарамтнд. Тэгэхээр энэ их дарамт шахалтыг ингээд өрсөд сөрөөд гэсэн үг шүү дээ. Сөрөөд энэ боломжийг өөртөө үүсгэж одоо ингэж суралцаад ингээд эрдэмтэн хүн, судлаач хүн гэдэг бол аюу сониуч хүмүүс байдаг. Би өөрөө аюу сониуч. Яагаад ингэж юм болоо? Яагаад ингэж миний сонгосон сэдвч гэсэн аюу хэцүү салбар. Хүн болгон тэр болгон шүүрч авдаггүй хэцүү салбар. Тэгээд энэ салбарыг одоо сонгож аваад ингээд хонь нэмэр оруулах гэдэг ингээд ажиллаж байгаа нь бол бас би өөрийгөө бас энд зориуд би ажиллах хэрэгтэй юм байна. Би яагаад энэ Монголын нийгэмд төрсөн. Тэгвэл би одоо Монголын нийгэмд яг энэ хэцүү үед нь би төрсөн юм чи яг энэ хэцүү үед тулгарч байгаа асуудал дээр нь би хувь нэмэр оруулах үүрэгтэй юм мэрэгчлээ хүн юм байна. Тийм учраас би ингээд өөртөө хариуцлага, өөртөө одоо юу гэмтэй хатуужил, сахилга бат дандаа ингээд тулгадаг бусдын төлөө өөрийгөө зориулахын төлөө. Тийм учраас одоо би энэ миний өөрийн одоо өөрийн сахилга бат бол бүр хүүхэд наснаас дунд ангиас өсвөлөл ингээд би өглөө 6 цагт тусал 1 цаг хичээлдээ явдаг. За дээрэс нь хувь хүний манлайлал гэж ярьдаг те. Хувь хүний манлайлах ур чадвар бол үнэхээр одоо маш хэрэгтэй гэж би үздэг. Хүүхэн манлайлна гэхээр дарга болохыг хэлээд байгаа юм биш ээ. Одоо манлайлна гэдэг бол өөрийнхөө ажиллаж байгаа салбартаа, өөрийнхөө ажиллаж байгаа одоо олон нийтийн дунд өөрийнхөө гэр бүл дотроо жоохон санаачлагтай байхыг л манлайлах гэж хэлээд байгаа. Тэгэхээр би бол жоохон ч гэсэн одоо манлайлалтай буюу жоохон ч гэсэн санаачлагтай байж одоо өөрийнхөө хэмжээнд Монгол улсад хувь нэмэр оруулъя, өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр гээд тэгээ энэ судалгаагаа эхлүүлсэн. Энэ судалгаан дээр одоо ингээд энэ миний хийж эхлүүлсэн судалгаанууд бүгд одоо Монголд байгаа тулгарсан энэ бэрхшээлүүд дээр тулгарч энэ төслүүд үүссэн байдаг. Тэгээд энийг одоо хэрэгжүүлээд явж байгаа. За бид нар энэ Америк багштайгаа хамтраад хийж байгаа энэ судалгааны төслүүд манд дандаа одоо хүний нөөцийг чадваржуулах буюу одоо 6 дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр ажиллаж байгаа сэтгцэрийн эмчнэр, донтолтын эмчнэрийг тамхинаас гарах эмчилгээний хөтөлбөр дээр одоо сайжруулахын хөтөлбөрийг нь сайжруулах чиглэлээр хүний нөөцийг чадваржуулах бас зорилготой хөтөлбөрийн эмчилгээг нь бас шинэлэг байдлаар одоо үйлчлэгийг иргэдэд бий болох юм сонголт бий болох зорилготой практик хэрэгцээнд төр тулгуурласан юм төсөл байхгүй. За дараа нь бол нийгмийн эрүүл мэндийн судлаачид чадварчиж энэ чиглэлийн одоо судалгаанууд хийгднэ. Энэ чиглэлийн судалгаанууд сайн хийгдчихэж одоо нотлохонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн хүн амын одоо иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан юм хууль одоо бодлогын юм хөшүүргүүд бий болно. Тийм учраас судлаачдыг чадваржуулах GIS гэдэг Geographical Information System гэдэг тийм одоо лабораториг нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр бас байгуулж өгсөн байгаа. Энэ бол бас нэлээд хэдэн тэрбумын ийм төсөл байгаа. Америкийн нэгдсэн улсын одоо Ломолын даг сургуулиас энэ төслийг бас бид нар хамтарч бичээд энэ төсөл авчирч хэрэгцсэн одоо залуу судлаачид энэ дээр судалгаанд ашиглаад явж гин гэсэн үг. За давхар би бас Тайваны одоо энэ Medical Decision Science Association гэдэг энэ ангаахын салбарт машин learning гэдэг энэ хэмэл оюун ухаан одоо энэ мэдээллийн технологиг яаж ашиглаж анаах ухааны одоо салбарт ялангуяа хавдрын урьдчилан сэргийлэлтэн дээр яаж ашиглаж болох уу, хавдрын онцлогоон дээр яаж ашиглах болох уу гэдэг дээр бас Монголын судлаачдыг чадваржуулах чиглэлээр бас энэ Тайваны мэргэжилтний одоо холбоотой бас хамтраад ингээ ажиллаад Монголд бас олон судлаачдыг чадваржуулах, олон улсын хуралтанд оролцуулах, хамтарсан судалгаанууд хийх чиглэлээр бас ажилладаг. Гэх мэтчлэн байдлаар өөрийнхөө хэмжээнд одоо хувь нэмэр оруулах гэдэг ингээ ажиллаж идэг маш олон одоо академик болон одоо төрийн байгууллагуудтай ингэж хамтарч ажилладаг. Судлаач хүний эзэмшсэн байвал зохих зөөлөн ур чадварыг та өөрийн туршлагатай суйрлан юу гэж тодорхойлох вэ? Тэгэхээр хувь хүний харилцаа, хандлага, одоо ёс зүй, шударга байдал, юмыг ажлыг чанартай дуусгах чиг гэсэн ирмэлзэл. За дээрэс нь эргээд энэ манай улсад энэ хэрэгтэй би улстай хувь нэмэр оруулах чаа гэсэн ийм байдал одоо хувь хүний тэр юу вэ штэ итгэл үнэмшил үнэт зүйлс гэх юм. Тэр зүйлээ би байнга анхааруулж хэлдэг багшаа би энэ бол манай Монгол улсад хэрэгтэй учраас би энийг хийх гээд байгаа юм шүү. Тэрнээс олон багтаа зэрэг ажилласаа олон судлаачтай зэрэг зоригтой санаачлагтай ажиллах хэрэгтэй. Аль алиндаа одоо үр дүнтэй байх талаас нь бас харилцаж ажиллах хэрэгтэй. Энэ дээр бол хин ялагч байгаасаа гэдэг утгаараа би дандаа харилцаж ингэж явсан. Тийм ч учраас одоо энэ судалгааны төслүүд амжилттай хэрэгжсэн. Манай багш. За болормоо доктортой маш их баярлалаа. Маш сонирхолтой яриа өрнүүллээ. Ингээд таны судалгааны ажил чинь амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд энэ маш их өвөрмөц одоо залуу судлаачдыг тий эрдэм шилжлэгээний одоо энэ
карьер одоо энэ эрдэм шинжилгээний аянд мордоход нь хөшүүрэг өгч зөвлөмж өгөх одоо энэ гоё подкастыг нээж ажиллуулж байгаа бас Гарам хандтаа маш их баярлалаа. Тэгээ энэ бас Өвөрмөц подкастад орох урилгыг одоо хүлээж авсандаа бас талархаж байна. Тэгээд энэ олон залуу судлаачид эрдэм шинжилгээ судалгааны ажлыг сонгоод энэ докторийн хөтөлбөрт одоо өөрсдийгөө бас хүчийг сориороо өөрийнхөө тархины одоо чадлыг бас булчинг бас сориороо гэж хүсэж байна. За баярлалаа.